Монгол хэл дээр Библийн орчуулгын түүх хэдэн онд гэсэн бэ? 700 жилийн өмнө гэж бид нэр заасан тийм гэж үзсэн тийм үү? Тэрийг мэдж байгаа хүмүүс байна. Латин хэлнээс герман хэл рүү Библи маань 500 жилийн өмнө орчуулсан байна. Монгол хэл рүү тэрнээс даруй 200 жилийн өмнө буюу одоо 700 жилийн өмнө Монгол хэл рүү Библи орчуулсан байсан түүхтэй. Манай эртний 1298 он Сир хэл дээр Монгол хатны өврийн Библи болгож хөх дэвтэр дээр алтан үсгээр захиалгаар хийлгсэн Библи өнөөдөр Ватиканы номын сан 622 гэсэн одоо түүхийн археологийн олборын кодтой хадгалагдаж байна. Энэ бол Сир хэл дээр бичигдсэн ихтэй Монгол хатны одоо тийм сонгодог өврийн Библи байгаа. Тэгээ Монгол хэл дээр Сир хэл дээр. Тэгэхээр тэр Монгол хатан маань тухайн үедээ Сир хэл дээр одоо монголчууд маань 1298 онд чинь Хувлаа хааны үед Сир хэл дээр бичиг үсэг тайлбарладаг, уншдаг ийм өндөр боловсролтой байжээ гэдэг нотлогдож харагдаж байна. За яг Монгол хэл рүү орчуулсан Библийн түүх гэх юм бол Монголын эзэнт гүрний үед Европ твээс олон зуун элч санваартнууд ирсэн бөгөөд түүний нэг нь 1294-өөс 1305 оны үед хам бэлэгт буюу одоогийн Бээжин хот дайдуу тийм ээ Бээжин хотод амьдарч байсан католик шашны Францискийн бүлгмийн санваартан эцэг Жон Монте Кальвини. За энэ хүн бол ямар гавьяа байгуулсан бэ гэхлээр энэ хүний товч түүх бол Христийн илгээлтийн түүхэнд энэ хүний нэр бол зайлшгүй дурддагддаг. Төв Азад Христийн сайн мэдээг дэлгэрүүлсэн. За тэгээ энэ хүн бол Бээкин буюу одоо Бээжинд тийм ээ 1328 он хүртэл сууж байгаад ингээ Бээжиндээ энэ хүн насварсан ийм Европ одоо өмнөд Италийн Монтговерины хотод төрсөн бас нэр нь Жон гэдэг нэртэй ийм санваартан байжээ. За энэ хүн бол Хувлаа хааны хаанчилж байсан Юан гүрний үед амьдарч байх хугацаанд энэ хүн бол бүр одоо 6000 хүн тусан баталгаа хүртээж исэн гэсэн түүхэн баримтууд байдаг. Тэгээ Жон Монтговерины хийсэн нэг гайхалтай одоо гавьяа гэх юм бол тэрээр 1305 онд Ромын пап ламд илгээсэн загталтаа Монгол хэлний хувьд ярианы болон бичгийн чадвар маань хангалттай түвшинд хүрсэн бөгөөд одоогийн байдлаар би шинэ гэрээг бүхэлдэн мөн дуулал номыг тэдний албан ёсны хэл бол Монгол татар хэл рүү орчуулж Монгол бичгээр хичээнгүйлэн буулгаваа гэсэн энэ загтал одоо хадгалагдаж байгаа. Ромын одоо паплам бичсэн энэ загтал Ватиканд хадгалагдаж байгаа. Тэгэхээр энэ загтлыг уул үндэс болгож Монгол хэл дээр Библийн орчуулга 700 гаруй жилийн гэртээ бичигдсэн байна гэдэг түүхэн археологийн олбор олдоод байна гэсэн. Тэгэхээр зэрэг би та бүхэнд юу гэж хэлэх вэ гэхлээр Библи гэдэг маань өөрөө огт мэдлэг боловсралгүй хүмүүс санаандгүй байжгаад биччихсэн юм биш, өрдөөсөө биш. Үнэхээр Бурхан Эхэсний ариун сүнсний онгодоор одоо бичигдсэн. Тэр 40 гаруй хүмүүс 1600 жилийн турш бичигдэхдээ энэ хүмүүс хаан хүн байсан, дахилч хүн байсан, эмч хүн байсан, загасчин хүн байсан, эгэл жирийн одоо тийм ээ хүмүүсээс ахуулаад одоо ингүү эрхэм дээд нийгмийн олон янзын амьд давхаргаас бүрдсэн эдгээр хүмүүсийг ариун сүнсний онгодоор бичигдсэн энэ 40 гаруй хүмүүс бичигдсэн 66 номыг хожим нь сүмийн эцгүүдийн үед түүхийн болоод бичгийн их эрдэмтэн судлаачид итгэлийн баатрууд илгээлтийн эзэд энэ олон хүмүүсийн тухайн үеийнхэн нийгмийг хамгийн шилдэг гэх их бичгийн хүмүүсийн одоо эмгэтгэлээр энэ Библи чинь өнөөдөр бидний гар дээр ирсэн байна. Мөн дээрээс нь Библийн орчуулгыг өнөөдрийг хүртэл Библийн орчуулгыг улс орондоо хамгийн шилдэг гэсэн одоо эрдэмтэн боловсролтой хүмүүс Библийн орчуулгуудыг хийж байгаа өнөөдрийг энэ дээр ажиллаж байгаа.
Яагаад вэ гэхлээр Библийн орчуулга бол Библи бол өөрөө түүхийн сурвалж бичиг. Бурхны амьд үг. Тийм учраас Библийг ямар ч алдаа мадаггүй үнэн зөв орчуулах нь Библийн орчуулганд хандж байгаа хүмүүсийн бас нэг өндөр хариуцлага байдаг. Тийм учраас бидний гар дээр ирж байгаа Библийг бид нар нөгөө талаас маш ихээр бид нар нандинаж, бид нар хайрлаж, энэ бол үнэхээр одоо хүн төрлөختний оюуны бүтээлээс гадна энэ бол түүхийн үнэт олдвор. Тэгээд бидний итгэдэг Бурхан их эзний амьд үг байна гэж бид нар үн цэнтэйгээр хүлээж авч ойлгох ёстой. Тийм учраас энэ Бурханы үг бол үн цэнтэй бөгөөд бидний гарцаа байхгүй итгэжсэн Бурханы амьд үг юм аа. Тэгээ бүгдээрээ Иохан ном руугаа ингээд орцгооч. За Иохан бол та нар Библийн сайн мэдээний 4 ном нөгөө дөрөвний би хэлсэнтэй 1298 онд Монголын нэгэн хатан өөртөө зориулж хөх дэвсэр дэвтэр дээр алтан үсгээр бичигдсэн тэр ном чинь энэ сайн мэдээний эхний 4 ном баггүй юу? Gospel баггүй юу? Тэгэхээр энэ 4 ном маань та нар Библийг харах юм бол шинэ гэрээний эхний 4 Матай, Марк, Лук, Иохан гэсэн 4 ном байна. Энэ 4 ном дөрвөлээ 4 өөр янзаар эхэлж байгаа. Матайн сайн мэдээ Есүс Христийн үгийн бичгээр эхэлдэг. Маркийн сайн мэдээ Есүс Христийн үйлчлэлээр эхэлдэг. Лукийн сайн мэдээ Есүс Христийн хэрхэн мэндэлснээр эхэлдэг бол бидний үзэж байгаа Иохан ном Есүс Христийг бүр бүтээлийн эхлэлтэй холбон тайлбарлаж эхэлдэг гэж. За би та энэ тооны зураг тавьсан байна тийм. Яагаад гэсэн бэ гэхээр нөгөө ном бол ертөнцийг харах цонх гэж хэлдэг тийм. Ном бол. Тэгээ монголчууд бидний цонх бол тоон баггүй юу? Тийм ээ. Тэгэхээр энэ 4 хүн маань өөрөөр хэлбэл Матай бол сайн мэдээ Есүс Христийн үгийн бичгээр эхэлдэг гэхлээр Матай бол одоо энэ тооны үүсэл гарал хаанаас эхэлсэн гэж ингэж эхэлсэн байна байхгүй юу? Тийм. А Марк бол сайн мэдээ Есүс Христийн үйлчлэлээр эхэлдэг гэж тийм ээ. Тэгэхээр үйлчлэлээр гэдэг нь одоо юу гэдгийг тэгээд энэ тооноор хардж байгаа тэр тэнгэрт нисэж байгаа шуудын тухай, үйл хөдлөлүүдийн тухай, онгоцны тухай тийм ээ. Одоо Маркд бичсэн бол Лукийн сайн мэдээ Есүс Христийн хэрхэн мэндэлснээр өөрөөр хэлбэл энэ гэр дотор юу болж өрнөсөн юм бэ гэдэг тэр үйл явдлуудыг ахуйтай холбож тайлбарсан байна. Гэтэл Иохан бол сайн мэдээг Есүс Христийн бүтээлийн эхэнд буюу бүр энэ цонхоор бүр нэгт цаашаа бүр тэр үйлсийг нэгт, бүр хөх тэнгэрийг нэгт, бүр огторгой ертөнцийн бүр гарал үүсэл бүр тэр цаана байгаа тэр бүр хамгийн цаанаас нь эхэлсэн байна. Иохан. Тийм учраас Иохан ном бол бидний сүнслэг энэ өсөлтөнд маш их үн цэнтэй нууцуудыг бидэнд бичиж байна. Амен. За ихэнд үг байсан гэж.